Казуо Ишигуро гэр бүлийн оройн зог. Фуку гэж Япон хавийн номхон далайн эргээс барьдаг загас. Ээж минь энэ загсыг идээд хордож нас барснаас хойш би Фукуг онцгой анхаарч үздэг болсон гэхэд болно. Хор загасны бэлгийн булчирхайд амархан хагардаг хоёр уутан дотор нь байдаг юм. Загсаа цэвэрлэхдээ энэ хоёр уутыг болгоомжтой авч хаях хэрэгтэй. Үгүй бол хор загасны судас руу нэвчинэ. Харамсалтай нь загсаа зөв цэвэрлсэн үү эсвэл ямар нэг алдаа гаргасан уу гэдгийг хэлэхэд бэрх. Идэж байж л мэднэ гэсэн үг. Яг ээжт минь тохиолдсон шиг. Хүн Фуку загсанд ордвол би энэ аимшигтай өвдөж ихэнхдээ нас бардаг. Хортой загсыг оройн хоолн дээр идсэн байлаа гэхэд голтуу орондоо орсон хойноо нас барна. Хэдэн цаг тэсхийн аргагүй өвдөд өглөө гэхэд талиж одсон байна гэсэн үг. Энэ загсыг Японд дайны дараагаас их түгээмэл хэрэглэх болсон юм. Фукугаар хэрхэн хоол бэлтэх тухай нарийн дүрм журам тогтоох хүртэл хүмүүс загсны хортой уутыг өөрийн галтгоонд авч хаяад хөршүүдэд айлдаг уламжлалт тогтсон байсан гэд боддоо. Ээжийг нас барахад би Калифорнид амьдарч байв. Би тэр үед эцэг эхтэйгээ таарамж муутай байснаас гадна 2 жилийн дараа Токиод иртлээ. Ээж минь хэрхэн нас барсан тухай бараг юу ч мэдээгүй. Ээж минь нугтаа Фуку огт идтгүүч тэр удаа сургуульд хамт сурч байсан хуучин найз нь ураад татгалцахын аргагүй байдалд орсон гинлээ. Онгоцны буудлаас Камакура дүүрэгдэх гэртээ харих замдаа аав надад энэ бүгдийг ярив. Бидний гэртээ ирэх үед намрын налгаар нар жаргах гэж байлаа. Аав надаас "Чи онгоцонд юм идсэн үү?" гэж асуув. Бид цайны өрөөний татами шалан дээр сууж байв. Хөнгөн зоош өгч байна лээ. Өлсөж байгаа байлгүй. Кикуко гэрмэгт самттай хооллоо. Аав минь том дөрвөлжин гэрүүтэй өтгөн хар хөмсгөө байнга зангиддаг. Сүртэй том биетэй хүн. Одоо эргээд санахад Чү Эн Лайтай их төстэй байсан санагдана. Гэхдээ аав самурайн үр удам гэдгээр бахархдаг болохоор ингэж адилтахад дуртай байхгүй нь ойлгомжтой. Төвний энэ сүр бараанаас болоод нэг өрөөнд амар тайван яриа өрнүүлэх төдий амаргүй. Өгүүлбэр бүрээ дүгнэлт хийж байгаа юм шиг төгсөгдөх нь уур амьсгалыг улам хөндрүүлнэ. Аавын өмнө суух зуур гэнэт санаанд минь хүүхэд насны дурсамж орж ирэв. Тэр намайг эмгэн шиг яншлаа гэж толгоороо минь хэд удаан тоншиж үлээ. Намайг онгоцны буудалд бууснаас хойш бид хэдүү үг солиод л удаан гихчин дууга хурааж байв. Бид инхүү удаан гихчин дууга хураасны дараа би пүүст тохиолдсон явдалд харамсаж байна гэлээ. Аав толгойд өгснө. Энэ явдал түүгээр дуусаагүй. Пүүст дампуурсны дараа Ватанабе аймаг хорлсон. Цаашид ичиж амдрамааргүй байсан биз. Тийм байх. Бид 17 жил түншилсэн. Тэр үнэхээр нэр төрөө эрхмэлдэг хүн байсан. Би түүнийг их хүндэлдэг байлаа. Би "Та шинээр бизнес эрхлэх үү?" гэж асуухад би одоо тэтгэвртэй гарсан шинэ бөөс байгуулахад нас би гүйцэхгүй болж одоо бизнесийн орчин өөр болсон. Гадаадуудтай хамтран тэдний хэлснээр хийн. Яаж яваад ийм байдалд орсныг ч мэдэх юм алга. Ватанабе ч ойлгохдоггүйсэн. Аав санаа алдаа. Сайн хүн. Өөрийн гэсэн зарчимтай. Цайны өрөө модтой хашаа руу харна. Сууж буй газраас минь нүдэнд ил харагдах энэ хутгийг би багтаа сүнстэй гэж боддогсон. Худаг одоо ногоо навцс тунд тод ялгарч харагдана. Нар одоо бүр доошлоод хашааны ихэнх хэсгийг сүүдэртүүлжээ. Аав. "За тэр яах вэ?"
Гэртээ ирсэн чинь сайн хэрэг боллоо. Хэсэгтэй байна үсттэй. Яахаа сайн мэдэхгүй л байна. Би одоо хуучныг мартахад бэлэн. Ээж чинь ч чамайг эргэж ирээсэй гэж хүсдэг байсан. Чиний зам байдалд санаа зовдөг байлаа. Ойлгож байгаад баярлалаа. Гэхдээ би үнэхээр яахаа сайн мэдэхгүй байна. Одоо эргээд бодоход чамайг муу сансандаа тийм зүйл хийсэн гэсэн бодол надад ёр төрхөө байлсан. Чи гадны муу нөлөөнд л автсан байх. Залуу хүн алдаж онохыг алийг тэрхэх вэ? Таны хэлснээр энэ бүгдийг мартсан дээр үсттэй. Хүсснээрээ бол цай нэмэх үү? Яг тэр үед байшинд нэг охины дуу цурайтав. Аав, Кикуко эцэст нэг ирэх шүү гэж хэлээд дээш өндөйн бослоо. Насны хувьд их зөрөөтэй ч би дүү охинтойгоо хизээд ойр дотн байсаар ирсэн. Тэр намайг хараад их тогтолсон бололтой. Бие барьж чадахгүй учиргүй хөхрөв. Гэхдээ аав Осака хот их сургуулийнхын тухай араас нь асуултаар булахаар Кикуко жаахан тайвшраад аавын асуусанд товч тодорхой хариуллаа. Кикуко дараа нь надад хэд хэдэн асуулт тавьсан ч хамаагүй юм асуугаад буруу сэдв хүндчихвээ гэж санаа зовсон шинжтэй. Удалгүй бид Кикуког ирэхийн өмнө ярьж байснаас ач баг яриа өрнүүлэх аястай боллоо. Аав босоод за би хоол бэлтээ. Би одоо өөрөө галтгоо барих болсон шүү дээ. Чи Кикукотой хандаа байж бай. Аавыг өрөөнөөс гармагц дүү минь харваас илт тайвшрав. Хэдэн минутын дараа тэр Осака хот дахь найзууд их сургуулийн хичээлийнхээ тухай чөлөөтэй ярьж байлаа. Дүү минь гинт гарч цэцэрлэгээр явъя гэж санал болгоод өөрөө гадна тагт руу хурч очив. Бид тагтны хажлахын хажууд тавьсан сүрлэн шаахаа хөлдөө углаад цэцэрлэг рүү гарлаа. Нарж арах гэж байна. Кикуко тамхиасаанга хагас цаг тамхи татмаар санагдаад байж ятлаа. Тэгээ татахгүй яагаа вэ? Тэр гэрлөө хурлахсан байртаа заагаад дэггүй хөөхөд шиг мушилцав. За гэлээ. Юу гэж би найз залуутай болсон. Тийм үү. Гэхдээ би яахаа сайн мэдэхгүй байна. Шийдэж амжаагүй л байна. Мэдээж тэгэлгүй яах вэ? Найз залуу минь Америк явах гэж байгаа. Намайг сургуульдаа төгс мөгц хамт явмаар байна гэсэн. Тийм би. Тэгээд чи Америк явмаар байгаа мó. Тийшээ очивол бид замд дайгдаж зугаална. Кикуко надад эрхий хуруугаа гоцолцуулан яаж машин барихаа харуулв. Аюул тайл гэдэг юм. Гэхдээ би Осакад замд дайгдаж үтсэн яагаад ч үгүй. Чи тэгээд юунд нь эргэлзээд байгаа юм бэ? Бид бутан дундуур сүлжсэн нарийн зөргөөр явж байлаа. Зөрг ходог хүрээд дуусна. Ийхүү алхлах зуур Кикуко тамхиа театрын жүжигчин шиг үнэмшил муутайхан сорхаж. Юу, би Осакад олон найзтай. Тэнд амьдрал их боломжийн. Надад энэ бүхнийг орхиод явхад хэцүү байна. Тэгээд ч Суичигийн тухайд тэр надад таалагддагч би түүнтэй өдрийн ихэнхийг хамтдаа өнгөрүүлж чадах үгүйгээ мэдэхгүй л байна. Ойлгож байна уу? Сайн ойлгож байна. Кикуко дахин мушилцаад өмнө минь гараад худаг хүртэл яв. Намайг араас нь хурч очиход дээр эргэж хараад энэ худаг сүнстэй гэдэг байснаа санаж байна уу? Тийм ээ, санаж байна. Бит хоёр худаг руу донгоож харлаа. Тэр ээж чиний тэр шин харсан юмыг ногооны захын худалдагч хэмгэн байсан гэж надад хэлдэг байж үлээ. Би ээжийн хэлсэнд хизээч итгээгүй. Ийшээ хизээч ганцаараа ирж байгаагүй. Ээж надад ч тэгж хэлдэг байсан. Тэр битгий хэл тэр юмгэн сүнс гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн ч гэж хэлсэн. Замаа тавчилж манай хашаан дундуур явж байсан юм байх. Энэ хашааг давах амаргүй байсан биз. Кикуко инээд алдаад худаг руу нуруугаа харуулж зогсоод цэцэрлэгийн зүгшэртэн дууны өнгөө өөрчилж юу гээч? Ээж чамааг үндэ юр буруутгаагүй шүү дээ. Би юм хэлсэнгүй.
Чамайг сайн хүмүүжүүлээгүй аав тэр хоёрын өөрсдийнх нь л буруу гэж надад байнга хэлдэг байсан. Намайг хүмүүжүүлэхдээ илүү анхаарсан учраас би ийм сайн байгаа юм гэж хэлдэг байсан. Тэгснэ толгоогоо дээш болгоод дахиад дэггүй хөөхөт шиг мушилдсан. Хөөхий ээж минь гэлээ. Тийм ээ, хөөхий ээж минь. Чи одоо Калифорни руугаа буцах уу? Мэдэх юм алга. Бодох хэрэгтэй байна. Найз охин чи яасан? Вики. Бидний харилцаа дууссан. Калифорнид минийх гээд байх юм юу ч үлдээгүй. Би тийшээ явсан дээрөө. Яагаад болохгүй гэж чамд таалагдах чинь билүү? Би гэрлөө харц чолоодлаа. Дотгошоо орсон дээр ах. Аавд тусламж хэрэгтэй чинь билүү? Гэвч дүүмийн дахин худаг руу тонгоо харж бай. Би ямар ч сүнс харахгүй байна. Дуун баг зэрэг цуурайтлаа. Бүүсэн дампуурахаар аав сэтгэлээр унсан уу? Мэдгүй. Аав ямар санаа бодлоо ил гарах биш. Кикукогийн дээш өндийгөөд над руу эргэж харав. Аав чамд өвгөн Ватанабегийн яасныг ярьсан уу? Амиа орлсон гэсэн. Амиа орлоо зогсоогүй. Өөртөөгөө цуг гэрийнхнийг авч авсан. Эхнэр хоёр жаахан охиноо. Үгүй ээлгүүтэй. Тэгсэн их хөөрхөн хоёр охинтой байсан юм. Унтаж байхад нь хийн зуухаа асаасан гэсэн дараа нь гидсрүүгээ махны утгаа зоосон. Аав дөрөвхөн надад Ватанабе бол өөрийн гэсэн зарчимтай хүн байсан гэж хэлсэн. Яаж тэгж бодож чадчих байна? Гэт дүүмийн худаг руу дахин шагаав. Болгоомжтой унах гэж байгаа юм. Кикуко, энд ямар юмныхан сүнс байх вэ дээ? Чи надад дандаа худлаа хэлдэг байсан. Гэхдээ би сүнс худагт байдаг гэж хэлээгүй шүү дээ. Тэгээд хаана гэж? Бид хоёр харцаа мод ботон дээгүүр гүйлгэн харлаа. Хариу бүрөө цэцэрлэгийг нүмрэн авах гэж байв. Би биднээс холгүйхэн мод ботгүй хэсэг газар руу заагаад би тэр сүнсийг яг тэнд харсан. Яг тэнд. Хоёул миний заасан зүг рүү харав. Ямар хуу юм байсан бэ? Би сайн харж чадаагүй, харанхуй байсан. Гэхдээ л чи ямар нэг юм харсан байлгүй. Нэг эмгэн тэнд зогсоод над руу харж байсан. Бид хоёр тийшээ ховс дуулсан мэт харж байв. Би цагаан кимоно өмссөн, үс нь баг зэрэг задарчихсан, салхин тийсээд л гэхэд Кикуко тохоогоороо гар руу минь яврав. Бол чи дахиад л намайг айлах гээд байна. Тамхи газар хаян дээр нь гიშгээд хөлөөрөө нарсны шилмүс өчгчэн болснаа. Нөгөө өөл дүрсгүй байдлаараа мушилдсан. Хоол болчуу харъя гэлээ. Аав галтгооны өрөөнд зогсож байв. Бидэн рүү нэг хараад хийж буй ажлаа үргэлжлүүлв. Кикуко инээд алтан. Аав ганц би амьдрах болсноос хойш мундаг тоогооч болсон. Гэхэд аав толгоогоо эргүүлэн Кикуко руу эвгүй харснаа. Би хоол сайн хийдгээрээ тийм ч бахарахгүй л байна шүү. Алив тусал. Дүүм нь хөссөн мэт хэсэг байрандаа зогсоод ураг шалхан шүүгэнээс өлгөөтэй хормогч татаж ав. Аав Кикукод одоо энэ ногоог чанаад л болоо. Бусд нь бэлэн. Над руу хэсэг харж байснаа. Чи гэрээ ямар хуу болч вэ? Хармаар байгаа үстэ. Гэт барьж байсан савхаа тавив. Гэртээ ур ирэлгүй их удаж шүү. Аавтай цуг галт тогооноос гарах үедээ би Кикуко руу эргэж харлаа. Гэвч тэр цааш харжээ. Аав, Кикуко их сайн охин гэж зөөлөн дуугаар хэллээ. Би аавыг даган өрөө дамжин явлаа. Манай байшин ямар том болохыг мартчихэ. Бид гүйдэг хаалганын өрөөнөөс өрөө рүү орж байв. Өрөөнүүд хоосон эвгүй юм. Нэг өрөөнд гэрэл ассангүй. Бид цонхоор тусах бүдэг гэрэлд хоосон хан татамын шал руу харлаа. Аав, энэ байшин ганц би хүнд арай л том юм. Би өрөөнүүдийн ихэнхийг бараг ашигладаггүй. Гэх зураа аав өөр нэг өрөөнд оров. Эндэх сонин сэтгүүл намаар дүүрэн байлаа. Хан дуран зураг тогтоож, вааранд цэцэг хийжээ.
Өрөөний буландах явган ширээн дээрх нэг зүйл анхаарлыг минь татгаар ойртоо тартал хүүхдэд зориулсан дайны усан онгоцны угсардаг загвар байлаа. Загварыг сонин дээр тавиад эргэн тойронд нь жижиг саарл хэсгүүд тараажээ. Аав инээгээд ширээ рүү дөхөж загварыг гартаа аваад пүүс дампуурснаас хойш би их завтай болсон гэд дахин инээв. Гэхдээ энэ удаа нэг хачин инээлээ. Гэнт царай нь ээлдэг дүлгөөн гэмээр дүртэй болов. Бүр хитрхи их завтай болсон шүү. Би хачин санагдчих байна. Өмнө нь та байнга завгүй байдагсан. Аав, бүр арай л дэндүү завгүй байсан ч юм уу? Гэт над руу харж нэмсэглээд гэр бүлтэй илүү анхаарал тавих хэрэгтэй байсан бололтой. Би инээлээ. Аав дайны онгоцоо удтал шинжин харснаа гинт толгоогоо өндөлгөв. Уг нь чамд хэлээгүүн дээр гэж бодсон юм. Гэхдээ одоо хэлсэн дээр санагдаж байна. Миний бодлоор ээжийн чинь нас барсан санаандгүй хэрэг байгаагүй. Ээж чинь их олон юмд санаа зовж үүмэрдгээс гадна зарим нэг юмд урам угарсан байсан. Бит хоёр дайны ховонцор усан онгоц руу хэсэг харав. Би эцэст нь мэдээж ээж намайг байнга энд амьдрна гэж бодоогүй гэлээ. Чи ёр ойлгоогүй юм шүү. Зарим эцэг эхийн юу гэж боддгийг ёр ойлгох аргагүй. Тэд зүгээр ч нэг хүүхдээсээ хол байгаадаа шаналж байгаа юм биш. Угаасаа хол байхаас өөр аргагүй бол шалтгааныг нь мэдснээс мэдээгүн дээр байдаг юм. Аав усан онгоцоо гартаа эргүүлж тойруулан хараад энэ их буу зөөдөг завийг арай муухан наасан байна уу юу гэж бодож байна? Магадгүй. Гэхдээ дажгүй харагдаж байна. Би дайны үеэр яг үн шиг усан онгоцон дээр ажилладаг байсан. Гэхдээ би уг нь эс хүчин дэлсхийг хүсдэг байж үлээ. Би ингэж боддог байсан юм. Усан онгоцтой яваа үед дайсны суман дөртвөл усанд амт тавин тэмцэж хэн нэгэнд ирж аврахыг хүлээх хэрэгтэй болно. Харин онгоцтой яваа бол чамд ямар ч тохиолдолд сүүлийн зэвсэг гэж нэг юм бий. Аав загвараа ширээ рүүгээ буцааж тавиад чи дайныг дэмждэггүй ах тийм үү? Үгүй. Дай надад ямар ч хамаагүй. Аав өрөөнд доттуураа гүйлгэж хараад хоол удахгүй бэлэн болно. Чи өлссөн байлгүй. Галтогооны хажуугийн бүдэг гэрэлтэй өрөөнд хоол идэхээр бэлтжээ. Тэнд ширээн дээрх том дэнлүүг асаав. Өрөөний бусад булан гэрэлгүй сүүдэртэж харагдана. Бид хоол идэхээс өмнө бие биедээ мэхийлээ. Бид хоолны үеэр бараг ярьсангүй. Хоол амттай болсон байна гэх мэт үг хэлэхэд минь Кикуко хөхрөв. Тэр өмнөх шигээ бие барьсан айсан дүртэй болжээ. Аав хэсэгтээ юм хэлсэнгүй. Эцэст нь надад хандж. Японд буцаж ирэх хачин байгаа биз? Тийм ээ. Баг зэрэг хачин байна. Америкаас ийшээ ирсэндээ харамсаж эхэлсэн үү? Баг зэрэг. Гэхдээ тийм ч сүртэй биш. Угаасаа тэнд минийх гэх юм үлдээгүй. Хэдэн хоосон өрөөл байгаа. Тийм байж. Би аавын царай руу харлаа. Тэр бүдэг гэрэлд хөшөө шиг аймаар харагдана. Бид чимээгүй хоолоо идлээ. Гэнт өрөөний нөгөө хан дөлгөөтэй гэрэл зураг хараанд минь өртөв. Би хоолоо идэж байгаад гэнт хөшч орхилоо. Нөгөө хоёр ч үүнийг анзаар над руу харна. Би аавын мөрөн дээгүүр харанхуй руу ширтэж байсан юм. Тэр хэн бэ? Тэр зураг дээр. Аль зураг? Аав харцыг минь дагуулan суудалд арай ялимгүй эргэв. Тэр хамгийн доор байгаа нь цагаан кимонотой эмгэн байна да. Аав савхаа доош тавиад эхлээд зураг руу дараа нь над руу харлаа. Ээж чинь л байна шүү дээ. Ээжигээ танихгүй байгаа мó? Хэсэг зургийн чи юу ч хэлсэнгүй. Дараа нь Кикуко босоод зургийг ханаас буулган ширээр өөрөө буцаад надад өгөв. Би ээж хөгшин харагдаж байна гэхэд аав нас барахаасаа өмнөхөн авахулсан юм гэв. Харанхуйцаа харсангүй. Би толгоогоо дээш өндийлгэн аавын над руу гараа сунгасан байгааг хараад зургийг түүнд өглөө.
Аав зургийг анхааралтай хараад Кикуко руу сунгав. Дүүмийн дуулууртай айн аргагүй дахин босож зургийг хананд байсан газар нөлөглөө. Ширээний голд тагийг аваагүй том төмпөн тавьжээ. Кикуко буцаж суудалтаа суусны дараа аав урагш тонгоон төмпөнгийн тагийг авлаа. Төмпөнгөөс уур гараад дээш дэнлүүрүү мошгрон хөөрөв. Аав төмпөнг над руу зөөлөн түлхээд "Чи өлссөн биз?" гэв. Аавын нүүрний тал сүүдэрджээ. "Баярлалаа. Би савхаа барьсаар урагш төгслөө. Халуун уур гар түлэх шахав. Энэ юу вэ?" "Загас. Сайхан үнэртэй юм аа." Шөлн дунд нэмгэн урт хэрцсэн загасны махыг дугуйруулан давхарлаж тавьжээ. Би нэгийг аваад аягандаа хийлээ. "Аав цаана байгаа. Баярлалаа." Би хідэн хэрчим мах нэмж аваад төмпөнг аав руу түлхээд аав энч бас хідэн хэрчим мах аягандаа хийхийг харлаа. Дараа нь бит хоёр Кикукогийн аягандаа махыг хийж харав. Аав багхан михийгээд дахин "Чи өлссөн биз?" гэлээ. Загасны махнаас авч амандаа хийгээд идэж эхлэв. Би ч бас хэрчим мах савхтаж амандаа хийлээ. Хэлхэнд минь зөөлөн махны амт мэдрэгдэнэ. Би "Их гоё юм аа" гэлээ. "Энэ юу гэх загас вэ?" "Зүгээр байдаг л нэг загас. Их амттай юм." Бид гурав чимээгүй идлээ хэдэн минут өнгөрөв. "Нэмэх үү?" "Нэмэхээр байгаа мó?" "Бид гурав хангалттай байгаа." Аав төмпөнгийн тагийг дахин сөктөл дахиад халуун уур гарав. Бид гуруулаа урагш болж аягандаа загас тасалж авлаа. Би аавд "Маа, сүүлийнхийг нь таав" гэлээ. "Баярлалаа." Бид хоолоо идэж дуусмагц аав цадсан байртаа гараа урагш сунгаад эвшээгээд "Кикуко, бидэнд цай бэлдээч" гэлээ. Дүүмэн аав руу хараад юм хэлэлгүй өрөөнөөс гарчав. Аав босож зогслоо. "Нөгөө өрөөнд оръё. Энд бөхчин байна." Би босоод аавыг даган цайны өрөө рүү орлоо. Том гүйдэг хаалга нээлттэй цэцэрлэгээс салхи зөөлөн үлээн. Бид хоёр чимээгүй хэсэг суув. Би эцэст нь "Аава" гэхэд "За." Кикуко надад Ватанабе сан амиа хорлохоос гадна гэр бүлийнхнийгээ бүгдийн цааш нь харуулсан гэж хэлсэн. Аав харцаа буруулан толгой дохиод хэсэг зуур гүн бодолд автах шиг боллоо. Эцэст нь Ватанабе ажилдаа бүхнээ зориулсан хүн байсан. Пүүс дампуурсан нь түүнд хүнд цохилт болсон. Тэгээд юу хийж байгаагаа ухаарах тэнхэлгүй болсон биз. Та түүний хийсэн зүйлийг буруу гэж бодож байна уу? Юу, тэгэлгүй яах вэ? Буруу иш гэж юу? Мэдээж буруу байлгүй яах вэ? Хүнд ажлаас гадна олон юм бий. Тийм ээ. Бид дахиад чимээгүй боллоо. Цэцэрлэгээс цар цагааны дуу сонсдно. Би гадагш харанхуй руу харлаа. Худаг одоо харагдхаа болжээ. Аав надаас "Чи одоо юу хий гэж бодож байна? Хэсэгтээ Японд байх уу?" Үндээр ботсон юм алга. Энд амьдрмаар байвал, энэ гэрт амьдрмаар байвал хүснээр байж болно шүү. Мэдээж өвгөн хүнтэй хамт өөдөн гэхгүй бол шүү дээ. Баярлалаа. Би бодож үзнэ. Би дахиад гадагш харанхуй руу харлаа. Аав. Энэ нэр одоо аргагүй утгартай болсон. Чи юр удалгүй Америк руугаа буцъя л гэх байх та. Магадгүй сайн мэдгүй л байна. Буцъя л гэх байх та. Аав хэсэг гарынхаа арыг шинжээд толгоогоо дийлгэн санаалтж Кикуко дараа хавар сургуулаа төгснө. Магадгүй төгсөөд тэрч бас гэртээ ирэх байх. Тэр их сайн охин шүү. Ирэх баха.
Тэгвэл бүх юм одоогийнхоосоо дээрдэнэ. Тийм ээ, гарцаагүй дээрдэнэ. Бид дахиад чимээгүй болоод Кикүкогийн бидэнд цай авчрахыг хүлээлээ.